За сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа бичлэгээр оюун хүндрэлийнхаа голд байгаа том одыг одоо хэрхэн хийсэн талаар та нартай хуваалцъя. За хүндрэлт мань орсон бүх даавуу бүгд одоо Паддингтон баавганы сэдвтэ даавуу оруулсан байгаа. За энэ одоо хийхдээ одоо бичлэгээр харагдж байгаа сонгож авсан даавуунасаа 12.5-ыг харьцах нь 12.5 инчийн харьцаатай нэг одоо дөрвөлжин хэрэг болно. За энэ бичлэг дээр харагдаж байгаа одоо төслийн хавтан маань гол нь бол яг 12 инчийн дөрвөлжин хэмжээ байгаа. За одоо энэ голд орох энэ давнаас маань 12.5-ыг харьцах нь 12.5 инчийн хэмжээтэй нэг дөрвөлжин хэрэг болох нэ. За ингээд голынхоо том даавууг бид нар бэлдээд авчлаа. За дараа нь бид нарт улбар шар өнгөнөөс 6.5-ыг харьцах нь 6.5 гэсэн харьцаатай дөрвөн ширхэг ийм дөрвөлжин даавуу хэрэг болно. За энэ маань болохоор одоо бидний хийх гэж байгаа том одны маань дөрвөн талд орж өгөх юм аа. За үүний дараа бидэнд яг адилхан улбар шар өнгөнөөс маань 12.5 инчийг харьцах нь 6.5 инч гэсэн хэмжээтэй урт даавуу одоо дөрвөн ширхэг хэрэг болно. За үүний дараа цэнхэр өнгөнөөс биднэрт 8 ширхэг хэрэг болно. За үүний маань хэмжээ 6.5-ыг харьцах нь 6.5 гэсэн хэмжээтэй байгаа. За ингээд цэнхэр өнгөнүүдээ одоо дотор өнгө талд нь харандаа ашиглаад за яг бичлэг дээр харагдаж байгаа шиг диагоналдуулаад бүгднгийн ингээд зураас татаж өгөх хэрэгтэй. Энэ маань болохоор одоо далийн оёхоос сэргийлж одоо татж байгаа. За ингээд 12.5 инчийг харьцсан 6.5 инч гэсэн улбар шар дөрвөн ширхэг даавн дээрээ за цэнхэр өнгийн дөрвөлжин даавууга бичлэг дээр харагдаж байгаа шиг тавиад за зурсан зураасынхаа дагуу шулуун ойж өгнө. За ингээд ойсныхоо дараа ойдлоо давуулаад одоо бага зэрэг зайд одоо шугамаа тавьжгаад илүү одоо гурвалжин хэсгээ түсээд авна. За үүнийгээ мэдээж гүн өнгө тал руугаа нугалж агаад эндүүднэ гэсэн үг ээ. За үүний дараагийн дөрвөлжин даавуугаа зурсан одоо диагоналцсан зураас маань эсрэг чигтээ булан руу тавьж өгөөд адилхан ойж өгнө. За энэ мэтчлэн ойсон одоо дөрвөн ширхэг одоо бэлтцээ. Голдоо бид нар урд нь хамгийн ихэнд төссөн одоо 12.5-ыг харьцах нь 12.5-ын хэмжээтэй даавн дээрээ за бичлэг дээр харагдаж байгаа шиг бүгдийн сайхан үрж тавина. Энэ маань одоо дөрвөн талд нь одны маань хэлбэрийг гаргаж өгөх ёстой. За үүн дээрээ бид нар анх бас одоо бэлдсэн 6.5-ыг харьцах нь 6.5 гэсэн хэмжээтэй дөрвөн ширхэг одоо улбар өнгийн даавууга за дөрвөн талд нь байрлуулж өгнө. За ингэснээр ер нь олвол од маань ингээд баг бэлэн болж байна. За үүнийгээ хөндлөн эхлээд одоо чигт нь бүгдийн сайхан холбоод одоо энэ зааж байгаагийн дагуу шулуунаар бүгдийг нь холбоод өгчнө. За ингээд босоо чигт нь бүгдийг нь ойж өгсөний дараа хөндлөн чигт нь бүгдийг нь холбож өгнө. Хэрвээ та хэмжээ алдаагүй болвол одоо бүх одоо ойдлууд маань хоорондоо
яг таарах ёстой. За ингээд өнөөдрийн маань сурах ёстой том од маань бэлэн болж байна. Одны маань хэмжээ болвол 24 инч буюу 61 см болсон. За хүнжилтний хувьд болвол одоо ширээс олгоно нь өөр одоо байгаа. Одоо лайн олгоно нь өөр байгаа. За хүнжилтний маань арын давуу бас ийм Paddington-тэй давуу сонгож авсан. Ингээд хүнжилтний маань одоо бүтэн хэмжээ болвол 131 см буюу 51.5 инч харьцаатай дөрвөлжин болсон байгаа. Ингээд бичлэгтэй хамт байсан. Баярлалаа.